Цагийн хугацаанд би Traders Saturn байна. За намайг Traders School Community-гийн зүгээс арилжаачтай дэмжлэг болох үүднээс Trading 101 буюу за арилжаачд хэрэгтэй цуглал хичээлүүдийг бэлтгэж оруулахад болсон байгаа. За бид ихний бичлэгээрээ Dream versus Goal буюу мөрөөдөл зорилго хоёрын ялгаа нь юу юм? За арилжаачд яагаад зорилгоо тодорхойлох юм бол бидэнд ямар ач холбогдол өгөх юм бэ? Илүү тусламжтай байх юм бэ гэдэг талаар энэ хөө видеогоор ярилцах болно. За тэгээд та видеого дуустал үзээрэй. За арилжаачдын мөрөөдөл юу вэ гэж те? За дийлэнх арилжаачдын энэ хөшүүрэгтэй арилжааны зах зээл дээр оролцож байгаа суралцж байгаа залуучуудын нийтлэг хүсэл эрмэлзэл юу байгаад байдаг вэ гэхээр санхүүгийн эрхчлөлийн төрөх сая доллар хийх ийм нийтлэг яг энэ өгүүлбэрүүдийг хариулж идэг. За би маш олон бас суралцагч нартай форум буюу санал асуулга асууж явах үедээ бүртгүүлэх болгонд би яг энэ хамгийн ихэнд энэ асуулт байдаг. Бүгдээрээ л яг энэ асуултыг хариулдаг. За магадгүй нэмэлт орлого олох ч гэдэг юм уу, за хүүхдийн сургуулийн төлбөрийг олох зорилготой байгаа гэдэг ийм байдаг боловч эцсийн дүн дээрээ бүгдээрээ л санхүүгийн эрхчлөөнд хүрэх гэдэг. За гэхдээ яг энэ арилжаачдын хүсэл эрмэлзэл мөрөөдөл дан ганцаараа юу гэхээр бас биш те. Бид нар бүгдээрээ л бусад ажил хөдөлмөр эрхэлж явах үедээ бизнес эрхэлж явахдаа илүү ашиг орлого олох санхүүгийн эрхчлөөнд хүрэх гэдэг энэ зүйлүүд тэмүүлж идэг. Гэхдээ арилжаанаас юугаар ялгаатай байдаг вэ гэхээр бид нар өөрсдөө бизнес эрхэлж явах юм бол илүү зорилго тавьдаг тий. За би амьдралдаа хүн ямар зорилго тавьдаг гэхээр за магадгүй байраа томруулъя, машинаа томруулъя. За би цалингаа өсгмөр байна. Ажил мэргэжил дээр ч гэсэн албан тушаалаа сайжруулмаар байна гэдэг ч юм уу энэ тодорхой хэмжээний цаг хугацаатай зорилгоодыг тавьж явдаг байгаад. Гэхдээ бид нар яг энэ арилжааны зах зээл дээр энэ дээр суралцаад энэ дээр одоо арилжаа хийж явах явцдаа энэ мөрөөдөл гэдэг зүйлээ зорилго болгож чаддгүй гэхээр чаддгүй юм шиг надад харагдсан. Энэ магадгүй энэ зах зээл дээр суралцж байгаа залуучуудын хамгийн ихний том алдаа болж өгд юм болов уу гэж би бол харж дүгнээд байгаа. За хэрвээ энэ нь бидний хамгийн том алдаа байж чаддаг юм бол зорилго гэж яг юу юм бэ те? Хэдүүл энэ зүгээр тодорхойлт нь хараа те. Төлөвлөгөө цаг хугацаа тавлаж түүнийг үйл хэрэг болгож эхлэх мөчид мөрөөдөл зорилго болж эхэлдэг гэж. За нөгөөдгөр энэ зурган дээр байгаа goals are dreams with deadlines буюу зорилго гэдэг маань өөрөө цаг хугацаатай одоо дуусгар болох цаг хугацаатай мөрөөдөл юм агч. За тэгэхээр яах нь? За дөрөвний слайд руу ороод харах юм бол би арилжаагаар санхүүгийн эрхчлөөнд хүрнэ гэдэг энэ өгүүлбэр маань өөрөө яг энэ тодорхойлолттой харьцуулаад үзэх юм бол шал бүр болж байгаа. Ямар ч нэгэн төлөвлөгөө байхгүй цаг хугацаанд товлож зориогүй яг ийм магадгүй хэрвээ тухайн хүн энэ мөрөөдөлтөөгөө үрдүүлдэх магадaltaй ямар нэгэн үйл энэний араас одоо зорилго болгож явахгүй бол энэ мөрөөдөл чигээрээ хийх хоосон чанартай чигээрээ үлдэх ийм өгүүлбэр болж хувирж байгаа. За тэгэхээр энэ өгүүлбэрийг хэдүүлээ зорилго болгоё арилжаан дээр. За зорилго тэгвэл ямар байдаг юм? Зорилгоо тодорхойлохдоо бид нар ямар байх вэ гэхээр хийж байгаа зүйл нь маш их тодорхой байх хэрэгтэй байт юм байна. За цаг хугацаа буюу хизээ хүрэх нь маш тодорхой байт юм байна. За бид нар цаг хугацаа хэрэгтэй гэдэг юм тийм үү? За хэмжигдэхүйц байх хэрэгтэй гэж. Амжилттай эсхийг хэмжиж болох хүч байх. За магадгүй нөгөө дүгнэлт гаргадаг тийм хэдэн хувь дээр явж байгаа. Хэмжиж болох хүчтэй. За цаашлаад хүсэл тэмүүлэлтэй буюу таны урамшуулж хөдөлгөхөд одоо хүрэх сэтэлтэй байх гэдэг нь өөрөө юу гэж хэлээд байна вэ гэхээр хүн дуртай зүйлдээ амжилт гаргадаг шүү дээ. Ер нь илүү хийж байгаа зүйлдээ дуртай байх юм бол илүү цаг хугацаагаа зарцуулж чадна, илүү үр дүн гаргаж чадна гэдэг утга санааг илэрхийлж байгаа шиг байна тийм үү. За хурж болохоос үе бодит байдалд нийцсэн хэрэгжих боломжтой байх гэж. За магадгүй хин нэгэн гарч ирчээ би тий зүгээр ямар ч бэлгэлэхгүй зүгээр нэг хин нэг за би жишээлх юм бол би саран дээр гарна гэдэг өнөөдөр нэг ярих маш өчөө дутагдaltaй тий энэ бодит байдалтай нийцж байгаа юу гэхээр үгүй. Тэгэхээр таны тавьж байгаа урдаа тавьж байгаа зорилго чинь хурж болох үе арай илүү бодит байдалтайгаа нийцсэн байх юм шаардлагатай байх юм бол магадгүй энэ зорилго чинь өөрөө утгаараа та ирээдүйд эндээ хурж болох үе ийм одоо хэмжигдэхүүн ухтгуунтай байвал илүү одоо үр дүн гаргаж болох хөөц байна л гэж харж байгаа гэсэн үг. За хэрвээ тийм юм бол хэдүүлээ түрүүний нөгөө би арилжааны зах зээл дээрээс амжилт одоо юу гэдэг те санхүүгийн эрхчлөөнд хүрмээр үнэ гэдэг өгүүлбэрээ арилжаачдын хувьд зорилго болгоод арай нэг дэлгэрэнгүй болгоод үз те. Би 6 сарын хугацаанд өөртөө өгсөн арилжааны арга барил дагаж мөрдөх сахилга батын дөрвөн бүхий статистикт толгуурсан цогц системийг боловсруулна. Энэ арга барилаа туршиж хөгжүүлэх замаар арилжааны дансаа өсгөн улмаар арилжаанд мэрэгшиж хүссэн үр дүнгээ гаргана. За энэ түрүүний нэг өгүүлбэр энэ хоёрын хооронд бол маш том
зөрүүтэй байгаа бах тийм үү. Одоо энийг бас нөгөө түрүүний зорилго гэж юуг агуулдаг вэ гэдэг энэ слайдн дээрс орж ирсэн мэдээлэлээр энэ өгүүлбэрийг хувиргаж байгаа гэсэн. Хугацаа байна уу? Байна. Юу хийх чинь тодорхой юу? Тодорхойлогдчихсан байна. Тэ? Тэгээ эцсийн зорилго чинь хүртэл энд тодорхой гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр энэ илүү зорилготой байх юм бол магадгүй та илүү амжилтанд хүрэх магадлал чинь өсөх учраас арилжаачид маань энэ зорилго гэдэг зүйлийг мөрөөдөл гэдэг зүйлээ зорилго руугаа бас шилжүүлэх энэ ажлыг хийгээсэй гэж би боддог. Учраас одоо Saturn Plus Mentoring одоо хөтөлбөрийг явуулж авах хугацаанд бол хамгийн нэгдүгürt ордог байсан хичээл, хамгийн нэгдүгürt асуудаг байсан хичээл. Та яагаад энэ зах зээл дээр орж ирсэн бэ? Таны зорилго юу байсан бэ гэдэг асуултууд би асуудаг байсан. Тэгэхээр ямарваа нэгэн ажил мэргэжлийг сонгож байгаа бол та ямар зорилготой орж ирж байгаа вэ гэдгийг маш тодорхойлж ойлгомжтой байж чадах юм бол танд өөрт чинь ч гэсэн хүрэх зам нь илүү тод харагдах байх. Тэгээд хамгийн гол нь үр дүнд хүрэх магадлал нь өндөрснө гэж хараад байгаа шүү дээ. За тэгээд арилжаачдын эцсийн зорилго юу байж болох вэ гэхээр би зүгээр хувь хүнийхээ өөрийнхөө өнцгөөс одоо тодорхойлоод бичсэн зүйл шүү. Өөрийн дүрмийг баримтлаж гэж байгаа тийм. Хин нэгний дүрмийг биш. Яг өөрийнхөө дүрмийг баттайгаар баримтлах хэрэгтэй гэсэн утга санааг илэрхийлж байгаа шүү. За тэгээд зах зээлийн нөхцлөөс үл хамааран. За зах зээлийн одоо нөхцөл байдал бол нэлээд одоо ховсон өөрчлөгдөж идэг тийм. Тэгэхээр энэ ховсон өөрчлөгдөж байгаа энэ нөхцөл байдлаас үл хамааран урт хугацаанд доктортой өгөөж гаргаж чаддаг буюу доктортойгоор өнөөдөр нэг арилжаагаар супер ашиг хийх биш. Хүлээцтэй өөрийнхөө арилжааны системд тохирсон төлөвлөгөөнүүдийг гаргаж тэр арилжаагаа хийгээд тогтмол ашиг гаргаж чаддаг буюу сарын эцэст ашигтай дараа сар, дараа улирал, дараа жил энэ зүйлүүд чинь урт хугацаанд тогтмол энэ өгөөжийг гаргаж чаддаг мэргэжлийн арилжаачин болох. Энэ бол магадгүй энэ арилжааны зах зээл дээр сонирхож байгаа энийг бүр мэргэжил болгож харж байгаа залуучуудын эцсийн харах зорилго юм бол хэрвээ ингэж чадах юм бол магадгүй өстөө нөгөө бидний хинт хэлээд байдаг тийм. Бид нар арилжаачид санхүүгийн эрхчлөө хүрхийг эрмэлзэж байгаа, хүсэж байгаа. Энэ мөрөөдөл чинь энэ зорилгыг бий болгож чадах юм бол хүрч чадах юм бол магадгүй үр дүнгээ үзээд тэр нь бэлэх энэ боломжийг бүрдүүлэх нэ гэж би харж байна. За тэгвэл бидний дараагийн алхам нь юу байх вэ гэж. За саяны нэг эхнийхээ маш жижигрүүлсэн шорт хувилбараа хэдүүлээ хувиргаад арай нэг тодорхой болгочлоо гэж бодъё. За тэгэхээр үүний дараагаар бид юу хийх ёстой байдаг вэ гэхээр энийг илүү тодорхой төлөвлөгөө гаргаж эхэлдэг. За яг энэ арилжааны зах зээл дээр суралцаад амжилт гаргахын тулд танд яг ямар шатлалтай, ямар алхмууд хэрэгтэй байна. Танд юунд суралцах хэрэгтэй байна вэ гэдгүүдээ чагсаалтаар гаргаж бичээд задлж бичих шаардлагатай болно гэсэн үг. Тодорхой төлөвлөгөө гаргах гэж шүү дээ. За магадгүй энэ бол жишээгээр биччихсэн байгаа шүү дээ. За магадгүй анхан суралцагч нарт зориулаад за өөр төгсөн арилжааны төрөл сонгож арга барилаа боловсруулах, тухайн системээ турших. За туршихт нь бол back test and forward testing орох юм байна. За журналаа байна хөдөлж дүгнэлт гаргах, сахилга батын дүрмээ тодорхойлж бичих, сэтгэл зүйн тэмдэглэл хөтлөх, менторт шалгуулах, хяналтын системтэй болох. Хамгийн гол нь хяналтын системтэй болох тийм. Хин нэгэн шалгуулах. Өөрийгөө ч энийг хянаж дүгнэж болно шүү дээ. За шаардлагатай нэмэлт чадваруудыг хөгжүүлж зөв дадал зуршил бий болгох. За цаашлаад хувь хүний арилжааны системд гарын авлагыг бий болгох. За ингээд энэ зүйлүүдийг хийх юм бол магадгүй та нэг хүссэн үр дүндээ хүрч болох үс гих зүгээр жишээ энэ чагсаалт гэж ойлгоорой. Мэдээж хүн болгоных харилцан адилгүй тийм. Анхан шатных, дунд шатных ямар шатн дээр явж байгаа арга барилаа олсон юм уугүй юу гэдгээс хамаарат өөр байж таарна мэдээж. За тэгэхэд ерөнхийдөө энэ гаргасан чагсаалтуудын практикийн дагуу энэ агуулмжийн дагуу дараагийн богино хэмжээний энэ хичээлүүд орж явах дэлгэрэнгүйгээр тайлбарлаж ингэж орж явах учраас энийг бол энэ чагсаалтыг бол би одоо энэ бичлэг дээрээ дурдаалan өнгөрчихье. За бидний дараагийн хийх ёстой алхам юу гэдэг вэ? Цагийн менежмент. Хувийн цагийн менежмент гэдэг бол маш чухал. Одоо бид нар ажил амьдралынхаа хажуугарын зах зээлээр суралцаад явж байгаа. Хуучин бол за ковидын үед суралцж исэн залуучууд маш азтай гэж боддог. Би ч гэсэн тэрний нэгд ордог. За бүх юм шатдаун болсон үед яг энэ зах зээл рүү бүгдээ шуурж орсон. Энэ бол нэлийн
бабл болж орж исэн тухайн үед сонирхоод өнгөцгөн сонирхоод за магадгүй тэрнээс хойш гүнзэн сонирхоод явж байгаа залуучууд байгаа бах. Гэхдээ бүх юм буцаад нормал болох цаг үед бол энэ сонирхоод үлдчихсэн, сонирхол нь үлдчихсэн энэ залуучууд маань энэ зах зээл бас салж чадахгүй стил зуралддаг иймэрхүү одоо хандлагууд бол анзаарагддаг. За тэгэхээр хэрвээ та өнөөдөр full time trader биш part timer ажлынхаа хажуугаар ажиллаж хийж суралцах гэж оролдож байгаа бол өөрийнхөө одоо гаргаж чадах, зарцуулж чадах цагийн хуваарийг маш төлөвлөгөөтэй гаргах хэрэгтэй. Энэ нь өөрөө цаашлаад нөгөө тогтмол дадал зуршил одоо үр дүнтэй байдаг учраас энэ дадал зуршил сурах нь маш одоо ирээдүйд үр нөлөөгөө өгдөг. За өдөрт магадгүй те хэрвээ жишээлээд ярих юм бол өдөрт 30 минутын 20 минутын back test хийн. За хин нэг вебинарыг үзэн, шинэ арга барилд суралцсан, нэг ном уншина, 15 минут ном уншина гэдэг ч юм уу гих мэдчихлэн бид нар энэ зах зээл дээр маш их сурах зүйлүүд байгаа учраас өөртөө чөлөөтэй цаг заваа зөв хуваарлаж энэ хувийнхаа цагийн менежментийг хийж чадсанараа нөгөө зорилгодоо хүрэх одоо жижиг төрөний хийгээд байгаа алхмуудыг баг багаар нь цагийн хуваарийн дагуу хийж чадах, хүрч чадах тийм одоо үр дүнг авчирдаг шүү. Тэгж чадахгүй бол магадгүй ингээд 6 сар өнгөрдөг, за 3 сар өнгөрдөг, 6 сар өнгөрдөг нөгөө л нэг аягүй гой зорилго төлөвлөгөө гаргаж тавьчихад тэрийг аль алийг нь хийж чадаагүй байх нь бол маш одоо юу гэдэг хов хүний сэтгэл зүйд ч гэсэн амар их нөлөөлдөг. Би нэг хийж чадахгүй байна гэдэг ч юм төвөгтэй асуудлууд үүсдэг учраас өөрийн цагийн менежментийг зөв хийх, өөрийгөө бас тодорхой хэмжээгээр дайчлах энэ асуудлууд бас гардаг шүү. Мэдээж ямарваа нэгэн шин зүйлийг сурахад тодорхой хэмжээний золиос хүртэл гардаг шүү. За энэ сэдвүүдээр ирээдүйд хэдүүлээ дэлгэрэнгүй ярилцсан. За тэгээ мэдээж мөрөөдлөө зорилго болгоод, зорилгоо төлөвлөгөө болгоод биччихсэн болвол хамгийн зан юу гэхээр тогтмол тууштай үйлдэл танаас мэдээж шаардлагдан энэ нөгөө түрүү ярьжсэн зуршилтай агаар нэг сонсогдож байгаа хөх тийм. Тууштай байдал гэдэг нь өөрөө хувь хүний өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд тогтмол, ууггүй, шантралгүйгээр хичээнгүйлэн ажиллах чадвар юм аа гэж тийм. Маш олон тийм тогтмол, ууггүй, шантралгүйгээр хичээнгүйлэн. За энэ дотор нөгөө нэг sacrifice зарим нэг зүйлүүд төр золиос гаргах гэх мэтчсэн зүйлүүд бас ороод явчих واخ. Ямар ч үлээсэн зорилгоо тавьчихсан хүн төлөвлөгөөгөө гаргачихсан тогтмол тууштай үйлдэлийг илүү гаргах шинж чанартай байдаг, магадaltaй байдаг. За энэ эхний хоёр нь байгаа тогтмол тууштай үйлдэл гарч чадахгүй бол тэнцүү үр дүн, магадгүй амжилтын үр дүн, ямар нэгэн үр дүн үзэх гэж байгаа бол энэ үр дүн хизээч гарахгүй гэдгийг маш сайн санах хэрэгтэй. Энэ гурвын аль нэг нь байхгүй бол та зориггүй бол зүгээр мөрөөдөлтөй умбаад үлдэнэ. Төлөвлөгөө гаргаж чадаагүй бол та тэрийг зорилгоо төлөвлөгөөний дагуу хийж чадахгүй гэсэн үг. За тогтмол тууштай үйлдэл байхгүй бол нөгөө таны зорилго чинь юуч биш болж хувирна гэсэн үг. Ямар ч үр дүн гарахгүй энэ арталт. Тэгэхээр энэ зах зээл дээр суралцж байгаа залуучууд маань тэ мэдээж ямар нэгэн үр дүн гаргахыг хүсэж байгаа. Нөгөө санхүүгийн эрхчлөөндөө хүрэхийг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээхийн тулд танаас ч гэсэн цаг хугацаа хичээл зүтгэл шаардлагатай гэдгийг бас ойлгох хэрэгтэй шүү. Энэ чинь бас зүгээр нэг товч дараад мөнгө олдог зах зээл биш ээ. Ажил мэргэжил юм шүү гэдэг энэ хандлагыг засна авч үзэх юм бол өөрөөс чинь бүх юм шалтгаална гэдгийг бас ойлгоод авах хэрэгтэй те. За тэгээд төгсгөлийнхөө хэсэг рүү ороход рол модель буюу хин нэгэн ямарваа нэгэн зорилгод хүрэхийн тулд магадгүй түн үлгэр дуурайлал болж идэг хүний ийм рол модель гэж ярьдаг те. Ийм зүйл байх юм бол бас илүү төхөмтэй төлөвлөц болж өгдөг гэж би хувьдаа боддог. За миний хувьд бол мэдээж хүмүүсийн эцэг гэхээсээ маш гоё үлгэр дуурайлал авдаг байх. Гэхдээ international энэ хүний талаар ярихад бол миний хувьд маш том ийм үлгэр дуурайллыг авдаг хүн. За тий NBA-ийн одоо 20 жил сагсан бөмбөг тоглосон Kobe Bryant гэж ирхэн байгаа. Энэ хүний гол ярих гэдэг зүйл нь юу вэ гэхээр 17 настай NBA-д драфтлагдаад high school-ээсээ дөнгөж гарч ирж драфтлагдаад яг энэ хүний 20 жилийн карьерийг нь хараад үзэх юм бол яг тэр work ethic, уртаа зорьсон зорилгын төлөө юуг алхамаар хийж чадчихвэ гэдэг үлгэр жишээ. За тэр тууштай байдал гэдэг тий тогтмол тууштай өөрийнхөө зорилгын төлөө тэмцэж чадж байгаа энэ хичээл зүтгэлүүдийг нь хараад үзэх юм бол яг миний түрүүний ярих гээд байгаа бүх энэ үг өгүүлбэрүүдийн том жишээ болж чадах юм individual мундаг атлетик сагсан бөмбөгч гэж би хувьдаа хардаг. Миний бага насны одоо маш том рол модель болж чадсан ийм хүн байдаг шүү. Тэгэхээр
юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хүн болгонд ямар нэгэн юм рол модел байх хэрэгтэй байх. Тэрнээсээ өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд нөгөө үлгэр жишээ авдаг хүнээсээ үлгэр дуурайлаа аваад шантрах үедээ эргэж нэг хараад тэр хүн тэгжсэн шүү. Миний аав, миний ээж, миний ах, миний эгч, магадгүй миний дүү ийм хэцүү цаг хугацаанд ч хүртэл хизээч бууж өгөөгүй ингэж явж ирсэн шүү гэдэг энэ өөр мотивацийг авах ийм зүйлүүдийг өөрсдөндөө бас үүсгэх ёстой болов. Энэ нь бидний өөрсдийн хувь хүний хүрэх гээд байгаа зорилгод хүрэхэд маш том төлөвлөс болж өгдөг юм шиг надад санагддаг. За тэгэхээр ийм хүнээ бас олоод тодорхойлох хэрэгтэй болов уу гэж би хувьдаа боддог шүү. За тэгээд ерөнхийдөө Nomad Readers Community Club маань үргэлжлүүлээд нэг иймэрхүү богино хугацааны арилжаачдын зах зээл дээр суралцж байгаа тогтмол ашиг олох эрмэлзэж байгаа энэ залуучуудад ийм цуврал хичээлүүдийг хийгээд явхаар төлөвлөж байна. За төгсгөлд нь энэ зах зээл маань өөрөө яг бидний одоо нэг freedom гэдэг яасан те би арилжааны зах зээлээс $100 олмоор байна, санхүүгийн эрхчлөөнд хүрмээр байна гэдэг энэ үгийг бүгднийг өгч чаддаг, энэ freedom-ыг өгөх боломжтой ийм зах зээл. Боломжийн хувьд ярих юм бол за энэ гурван боломжинд л одоо угаасаа хүн төрлөختөг хүн гэдэг зүйл одоо хүсч идэм байл да мөнгө санхүү, цаг хугацааны эрхчлөө, орон зайн эрхчлөө гэж. За хамгийн нэгдүгээр мөнгө санхүүгийнхаа эрхчлөөнд хүрчих юм бол энэ цаг хугацаа орон зайн эрхчлөөнд бас хүрч болох гэдэг юм шиг харагдаад байгаа тийм үү. Тэгэж мөнгө байх юм бол та магадгүй одоо тийм ажиллахгүй өглөөнөөс 9 цагаас 6 цагийн хооронд ажиллахгүйгээр энэ ажлыг бас арай өөрөөр орлуулах ч гэдэг юм уу. Иймэрхүү боломжуудыг олгож идэг. Энэ гурван боломжуудыг зэрэг олгож идэг хамгийн одоо игзэгтэй гэх юм уу, заваан гэх юм уу хүн болгон яагаад энэ зах зээлээр дурлаж ороод байгаа шалтгаан нь ерөөсөө л энэ хүн болгоны хүсч идэг гурван эрх чөлөөнийг нэгэн зэрэгт магадгүй олгож чаддаг. Тэгээ үнэхээр та энэ зах зээл дээр тодорхой хэмжээний үр дүн үзүүлээд гаргаж чадах бол мөнгөж болж чадна. Цаг хугацаагаа ч өөрөө хөдөлж авч чадна. Орон зай хаана хүссэн газраасаа ч ярилжаа хийж чаддаг ийм энэ гурван зүйлийг зэрэгцүүлж танд өгч чаддаг болохоор энэ олон залуучууд энэ зах зээл рүү шуурж орж ирээд байгаа байх гэж би хувьдаа харж байгаа. Гэхдээ өнөөдрийн хичээлээр би ямар мессеж өгөхийг хүссэн бэ гэхээр хэдийгээр энэ гурван боломжийг одоо арилжааг нэг зах зээл одоо боломж байгаа ч гэсэн өгч чадах ч гэсэн тэрэнд хүртэл маш их хэмжээний цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүй, золиос гаргадаг маш их сурах юмтай. Энэ бол цоошин мэрэгжил шүү гэж харах хэрэгтэй. Зүгээр нэг товч дараад мөнгө олдог, амархан баяждаг, хурдан мөнгө олдог ийм зах зээл биш гэдгийг маш сайн анхаараарай. Алхамаар сайжрах ёстой. Төлөвлөгөөтэй ажил, зорилготой ажил, төлөвлөгөөтэй ажил магадгүй өөртөө нэг 2-3 жилийн хугацаа өг тэгжиж магадгүй энэ freedom энэ гурван зүйлийн нэгэн жижигхэн хэсэг рүү очих байх. Энд хүрэхийн тулд маш олон өөрөөс чинь шалтгааллах суурь чадварууд шаардлагатай болдог шүү. Би өөрөө энийг одоо 2019 оноос хойш full time trader болсноос хойш өөрөө үзээд дуулаад алдаж оноод явж байгаа хүний хувьд зөвлөж байгаа гэдгийг бас зүгээр хүлээж аваарай. За тэгээ мэдээж анхаарал хандуулсан бүгдээрэнд нь баярлалаа. Хэрвээ та бидэнтэй Nomad Traders School Community Club-тай нэгдэхийг хүсэх юм бол comment хэсэг дээр, description хэсэг дээр бидний линк байгаа. Ороод мэдээлэл аваарай. Бидний сошиал хаягууд руу хандаарай. Бид өдөр тутамдаа 7 хоногтоо live webinar session-ууд 2 удаа хийж байгаа. Market Watch-ыг 1 удаа хийж байгаа. Арилжааны менторууд тэр платформ дээр явагдаж байгаа. Хэрвээ та ямар нэгэн асуудал байгаад арилжаа хийгээд ямар нэгэн асуудал гараад чадахгүй мэдгүй метроос зөвлөгөө авмаар магадгүй зорилго нэгтэй арилжаачтайгаа одоо санал бодлоо солилцоод харилцан суралцмаар өөрийгөө нэг шат ахиулмаар байх юм бол бид нартай нэгдээд суралцаад яваарай. За тэгээд амжилт хүсье дараагийн видеогоор уулзлаа. Баярлалаа.